За сайн бацхан уу. Бид нар өнөөдөр маш сонирхолтой нэвтрүүлэг эхлүүлж байна. Манай 2 дугаар сизон эхэлж байгаа. Тэгээд тогтов маань өнөөдөр бидний зочноор оролцож байна. Тэгээ өчигдөр Colors хамтлагийн намаацсан энэ тайзан дээрээс өстө бяцаавлаа. Тэгээд маш гоё байлаа. Баярлалаа тогтоо найз. Баярлалаа. Тэгээ чиний сэтгэл ер нь ямар байна? Амар гоё. Анх удаа энэ чи ирж байна. Тэгэд энэ зүүн ерөөсөө ийм юм болоогүй. Гадаа аутер яа. Тэгэд тэр мэдрэмжээ нөхөж авлаа шүү дээ. Тэгээ тоглолтын үед ер нь өчигдөр ингээ харж байхад хүмүүс маш гоё хүлээж авч илээ. Тэгээ зөвхөн юу гэдэг нэг орчин болоод мэдээж гоё байгаа. Гэхдээ яг Colors гэдэг хамтлаг гарч ирэхэд бол хүмүүс үнэхээр их гоё хүлээн зөвшөөрөөд яг та нар бол үнэхээр Монголын шилдэг хамтлагуудын нэг болцсон юм байна. Тэр яг хүмүүсийн хүлээн авч байгаагаас харахад бол тийм ээ. Тэгээд надад бол тэр их гоё байлаа тийм. Ер нь ийм тайзан дээр байх мэдрэмж бол юутай ч харьцуулшгүй надад их гоё байдаг тийм. Заримдаа бол баг зүүдэлдэг байхгүй тийм яг тайзан дээр гарч ийн гэдэг. Тэгээ өчигдөр бол надад бол үнэхээр их онцгой санагдсан. Ер нь та нарт тийм мэдрэмж төрсөн үү? Өөр тоглолтуудаас жоох өөр байсан уу өчигдөр? Тийм, ер нь бол амин одоо хамтлаг тий яг амьд тоглодог хамтлаг дууралтай амар чухал мэдээж тий Монголд яг ийм саунд системтэй тоглолт хэд болдог гэлээ тийм амар зөвхөн болдог. Тэгэл тайзан дээр өөртөө хөгжмөө айгу гой сонсоод өөрсөндөө тийм нэг мэдээж хөгжмөө гой сонсох юм бол тэр чинь улам одоо ерөөсөө орчноос жан тасрах юм мэдээж. Тэр тайзан дээр амар гой дуурсан. Тэгээ бид нар юм даарч марах уурдалт байгаа хүмүүсээ ч оргоолж байгаа. Тэгэл тэр өөрсөндөө л амар гой ингээд агаарт амар гойсон. Энэ уулын савдагт зөрүүлээд өчигдөр яг энэ тоглолтыг үзсэн хүмүүс бүгдээрээ санал нэгтэйгээр дуу нэгтэйгээр хэлж байна л да. Яг үнэхээр энэ өчигдрийн саунд бол үнэхээр бяц авсан. Амар гоё дуураад тэгээд гэрэл тайз тэгээд энэ манай энэ ажилласан багийнхан бол үнэхээр гайхамшигтай байлаа. Тэгээд энэ дашрамд одоо яг энэ ажилласан хүмүүстээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Ийм гоё юм зохион байгуулсан манай Оргил, Ундраа, Оргил, Оюунбол нартаа бол үнэхээр их талархаж байна. Тэгээ бид нарыг энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бүх спонсор байгууллагууд бол үнэхээр гайхамшигтай байна. Тэгээ та нар манай энэ багийнхнаа авсан зургнуудаас ч гэсэн одоо харах бах. Үнэхээр энэ ч нэг юм байгалийн амар амгалан тэгээд ийм халуун аршаан дээр энэ хүмүүс ингээ бүгдээрээ цугларчаад нэг юм үнэхээр гоё нэг тийм амралт боллоо. Тэгээд зум маань шувтарч энэ намар болж байхад бол хүмүүс үнэхээр их өндөр сэтгэлтэй байх шиг байна. Харин хүмүүс таяар таалагдсан хөө. Ард тэнцээ бүр пүүл дээр байсан хүмүүс бүр жаргалтай харагдсан. Харин тий. За тэгээд энэ бол үнэхээр хөгжмийн нэвтрүүлэг учраас хоёулаа илүү жоохон та нарын уран бүтээлийн талаар ярилцъя. Тэгээд ер нь харж байхад хамтлагуудын нэр их сонирхолтой түүхтэй байдаг. Зарим нь бол зүгээр одоо хин нэг нь ингэчүүлээд ингээ хэлсэн болоод зарим нэг хамтлагийнх бол тодорхой тэдний амьдралд нь болсон нэгэн үйл явдлаас шалтгаалж нэрээ өгсөн байдаг. Танах ер нь Colors гэж яг яаж төрсөн юм бэ гэж чинь? Тийм сонирхолтой түүх байхгүй тий. Орцон дотор л бид нар амирх байдагсан. Багтаа гитар ер нь орцонд мэдгүй өвөл болж таарсан болохоор л тэр байхгүй 100 мөсөл гадаал гэсэн. Өвөлөөс болохоор орцон дээр тэл сууж агаад ямар ч хандлага байгуулъя гэдэг амар шийдсэн. Өөрөөсөө амар хөгжмөнд ингээд дурлаад тэгэд яагаад ер нь тэр хөгжмөө өөртөө хийж болохгүй юм гэж. За ер нь өөрт бид нар ерөөс хинч айлч хөгжмөө тоглож чадахгүйгээр зөв найзууд нийлээд за ингээд өссөн хөгжмөөр нэр өгөх шаардлагатай болоод. Тэгэд зүгээр л Colors гэдэг хүчийг. Тэгэд уул 8-аар тийм нэг амархан нэр өс тийм энгийн. Гэхдээ ерөөсөө тийм Colors гэдэг алдартай хамтлаг дэлхийд ерөөсөө байхгүй юм лээ. Тэгэл яа ийм энгийн нэрийг хамтлагууд аваагүй юм болж байгаа. Тэгвэл бид нар авчийл гэж байна. Тэгээд өсгнүүд нь ч тийм яг Colors нь илүү гоё яхаа яг ингээд
логонд баг шууд нүдэнд харагдаад байна. Та наад өгөө гэх. Тэгээ маа логоч одоо colors яг энэ бүсг юм аав хийж үзсэн. Гэтэ бас их сонирхолтой байна. Танай үеийнхэн бас ингээд нэг орцсон суугаад хамтлаг энэ төр ихээр бас надад айгүй ойр болохгүй. Танай үеийнхэн ер нь тэгж орцсон сууд. Манай үеийнхэн бол тэр чигээрээ орцсон үсэлээ. Тэгээд нэг орцсны хамтлагууд гээд нэг ритм гитар, бас гитар, соло гээд нэг хуваагдсан. Тэгээд орцсноос орцсонд ингээд хөөгдөж тугтал явдаг байсан тий. Та нарын хувьд болохоор нэг орцсон гэхээр надад бол нэг юм юр бүсэн сонсогдож байна. Харт аир дээр юм шиг орцсон. Гэтэ аир 100 мөн байсан бол гадаа гоё саад надад болохлсон. Үүл тэр үед ягаад ч үүл тэд орцсон гэж сууж идэг гэсэн юм. Ягаад айл майл нь ягаад ч хөөдгүйсэн юм бэ? Нэлээл зовоосон л. Гэтэ орцсны акустикч бол яачгүй гоё дээ. Дол 100 мөн цаанаа нэг юм. Янзэн л. Орцсон цамгаа бичүүлээд гоё юм тий. Одоо анхны дуу энэ чинь ер нь ямар уран бүтээл вэ? Тэд тэр чинь үүлээж хавар болоод орцноос гараад тэг маа гэрийн урталт маа гараж идэх байхгүй. Гэтэ маах машин гүйсэн. Тэгээд гаражын дотроо бид нар маа гэртээр нэг бөмбөр азар ирээд тэгээд маа ээж ингэ. Тэгээд бидэд гаражын дотор хөгжмөө битүү балбсан. Тэгээд тэгж яхтаа л тэгээд нөө тэр жилд playtime-д оролцъё гэдэг өөртөндөө зорилготой 100 playtime болно гэд. Тэгээд бид нар өөртөө дуу зохиоё гэд дуу зохиож байгаа. Тэгээд аяын зохиоч үгээ бичээгүй байж байгаа. Тэгээд playtime чи шалгаруулалт болдог. Тэгээд шалгаруулалт руу явах замаараа бид нар гандангаар дээрээд залбичаа юу гэсэн аахгүй. Гоочод тэнцээсээ супер. Тийм. Тэгээд хамтлагаараа ганданд очиод тэгээд нөө нэг мөрөгдөг юм дээр нь мөргөд тэгсэн чинь шууд тактаны баасан дээр нялгадаад тэнгэр мэнгэр дуурж ирсэн. Тэрсэн тийм тактаны баасан дээр гараараа нялгадаад сунаач мөргөд. Тэгээд за тэгвэл энэ дууныхаа үгийг олоогоос юм чинь тэгээд тактаа гэд дуу хөц хамгийн анхны хүмүүсийн толгоон дээрээс ингээд сэрдэж тий хамаагүй ингээд тактаач бас жоон зөлбөн дуу амт шүү дээ тий хамаагүй ингээд тиймэрхүү л дуу зохиож хамгийн ер нь бол та нар их сони өрмөц түүхтэй байна. Яг дээр үеийн нэг Америкийн хамтлаг мамтлагч нэг дандаа гараж банд гэдэг байдаг шүү дээ. Тэгээд ер нь орчин болгоно нэг өөрийн саундтай байдаг. Орцонд нэг саундтай, гаражд нэг өөр дуурдаг, эсвэл нэг гүүрэн доор нэг өөр дуурдаг ч юм уу те. Нэг тийм бичлэг байдаг штэ. Нэг бөмбөртэй бачка. Хаа газар хамаагүй тоглоал яваад. Тий, тэгээд яг тэгэнгүүтээ тэр эффект ерөөсөө хэрэглэхгүй. Яг тухайн газрынхаа саундыг ашиглаад цөөрөө мөөрөнд ингээд өөр болоод айгуу гоё бичлэг байдаг штэ те. За та нар бол тийм бас их сонин эксперимент хийдэг юм байна. Тэгэл таарсан дөө. Тэгээд миний мэдхийн мөн хөргөл та нарыг продюс хийж ингээд явдаг байсан. Тэгээд та нар яаж танилцсан? Тэгээд бид нар 11 онд яг байгуулагдаад тэгээд байгуулагдсан ч шүү дээ. Тэгээд хамтлаг гэж өөртөө бодож эхэлсэн. Гэхдээ ямар ч мэдээж уран бүтээл өдр гэж тэр нэг чанартай болж чадахгүй. Тэгэл ер нь бол гараж хавцаанаал ингээд явжсэн. Тэгээд 13 онд White Arts-д байгуулагдаад 13-14 онд тэжээс тэмцээн зохион байгуулаад тэгээ бид нар оролцоод үзье гэд. Лемонзийнхан та нар ийшээ ороод үзье ч амар гоё зүр Америк студ бараг шүрүүпэн нүртэл Америкаас ирсэн л гээд хадаас нь Америк л гээд очоод зүгээр үзгээд тэгээ бид нар анх удаа студид орж үзье. Ухаан алдах гэдэг. Тэгээ тэмцээнд нь ороод бид нар төрүүлээгөө. Тэгээд хамгийн сүүлийн шат хүртэл нь яваад тэгээд төрүүлээгөө тэгээд студиэс нь гарахтаа хэдүүлээ албаар гитараа ингээ үлдээг явчих. Дараа нь бас гитар авах нэрэдлэр нэг ирхүү мөргөөгээд тоглоод ярьжсэн чинь студийнхэн захирал Батсуур гээд Батсуур захирал бүх хамтлагуудыг гаргаад за тэмцээнд тусчлаа гарцаа. За баярлалаа гэж бүгдийг гаргаа. Тэгээд тэгсэн хүртэл колорс үлдчихэж байгаарэ гэдэг. Шимээгүй үлдээд. Тэгээд бидэд үлдээд. Гэсэн чинь өвти одоо мөн хөргөл гэмаа продюсер өвти Сүүрэх хоёр өрөөнд дагуулж ороод та нар амар жоохон байна тий. Та нарыг гэтээ ингэж дагуулад явах амар сонирхолтой юм. Маа студи хамтлаг болох уу гэдэг. Тэгэл бид нар бүр
Бараг уйллуу яа. Тэр өдрөө нэг битэл шиг зураг ингэж гараар гэрээ оголж байсан ахуулж хөлөө. Ээж одоо өргөлцөө од болчлоо. Баяртай. Тэр маа хамгийн анхны цамаг 14 онд яг White Dirt Studios өвдөгийн продюсер гэр гарч ирсэн. Амар өсрөнгүй хөгжлөсөн бидний үдл. Зөв. Ер нь тэгээд та нарын одоо дуулж байгаа арга барил яг юу гэх дууныхаа үгийг лириксийг хэлж байгаа одоо spelling out нь бол илүү өрмөц надад санагддгийг. Тэр нь одоо та нар нэг юм тусгай зорг юм уу эсвэл зүгээр л яг ингээд таарсан юм уу яг яадгийг. Харин тийм ээ. Би бол амар үгээ амар хичээж зөхөд 3-4 дугаар дууны үгээ дайны юм биччихээ тэгэд нэлээд шилээ. Тэгээ амар сэтгэлээс юм дуулаад даан чихэнч тэр нэ ойлгохгүй. Монголоор дуулаад байгаа юм уу өдрийг хаангаар дуулж байгаа юм. Хайртээд мэдхгүй юу бас муу болохгүй л ахaltaа монгол хэлээ ингээд эвдлээд байгаа. Гэтэ тэгээд ярьж бай хичээгээгүй байгааны юм чинь тэгээд яалтаж хэлээд тийм ээ. Уу яг тэр чинь бас нэг айгу сонирхолтой яг үзэгчтэйг нэг байлдан дагуулах бас нэг өөрийн нэг шинжих юм уу нэг хэв маягтай тийм болцсон. Яг хүмүүс хэдийгээр ойлгохгүй ч гэсэн одоо текстийг олж унших гэдтэй ингээд бас хичээж мэрийдэг те. За чифтэрийн яриа нилээн сунжирчлаа. Тэгэхээр эндөө нэг сайхан айдуу барих уу. За тий барья. Хүүхдийн доо гэдэг нь шүү дээ. Санахад хүүхэд нас үлгэр юм үлээсэн өнгийн бөмбөг шиг өдөлөх юм өнгийн харандагаар зурсан зураг надад байж үлээдэг богт нэмхэн цэхийн зармаг жаргал байж одоо чихэр бичэн холдоод воо долоо хэмжиж огтолдог болж воо долоо одоо цасан байг одоо воо арай ор утгаар харна воо Боцоор ин чин бодын шир дөрөв байна. Тосоор толгой минь одоо өвдөж байна. Том болж байгаа минь надаа ер таалагдахгүй байна. Таарсан болгон муухай харж халтарцаа сэргийм байна. Хүүхэд насанд минь байгуулсан. Воо хаан бус минь мөхөж байна. Воо хүүхэд насанд хүргэж өгдөг. Воо галт иргэн байсан бол Nice. За энэ дууны текстүүд үнэхээр айгүй сонирхолтой гоё юм байна. Ер нь ингээд ажиглаж байхад яг юм хамтлагаараа ингээд дуулж орохоор заримдаа дууны утга нь хөгжмөдөө ингээд жоохон дарагдчихад байдаг те. Тэгээд ийм энэ нэвтрүүлгийн бас онцлог нь юу гэхээр яг энэ зохиогч нь өөрөө дуугаа дуулаад тэгээд яг тэр өөрийнхөө эмоцоор тэр дууг илэрхийлэхээр хүмүүс заримдаа илүү хүрээд байдаг. Өмнөх нэвтрүүлэг дээр Отгонбаяр Витаяр миний зохиосон баг нас гэдэг ингээд дууг дуулж байгаа байхгүй. Тэгээд яг Отгоо өөрөө ингээд гитартай дуулах дараа нь тэрүүнийг хурд хамтлаг дуулсан хоёрыг ингээд харьцуулахаар бол ингээд шал өөр мэдрэмж сонсогчд төрүүлдэг. Надад ч гэсэн одоо отгоо яг дан гитараараа дарсан нь надад илүү таалагдж байгаа байхгүй те. Хурд хамтлагаараа тэрүүнийг дарахаар ингээд нүсэрдээд ингээд нэг жоохон тийм санагдсан. Тэгэхээр энэ дээр энэ дууны ерөнхийдөө түүхэн гэж байхгүй тий. Ерөөсөө өөрийнхөө бодлогыг л илэрхийлсэн гэсэн. Нилээ. Үзэн ядалт давуулж дуулж байсан. Яг хамтлагаараа тоглохоор энэ айгүй хөгжилтэй тоглох. Ганцаараа дуулгарч байгаа үзэн ядалттай дуулаа.
Ос амар эрт хамтлагаа байгуулсан 16 дэх наснда. Тэгээд нэлээд дээрлэхсэн юм. Тэгээд тэр нь надад амар таалагддаггүйсэн. Тэгээд ялангуяа монголчууд угаасан нэг Даашаа Google юм айтер гэдэг. Тэгээд 90 баягүй сайтай. Тэгээд тэр үзэн ядалтай нэлээд шингээсэн санагдчих. Ерөөс надад том болж байгаа таалагдав. Тэгээд амар эхлээд зүгээр амар хоббигоор хөгжим тоглолт гэсэн. Дараа нь тоглолт гэж юм гарч ирээд. Тэгсэн чинь тоглолтод басахаар мөнгө авдаг болоод. Тэгээд тэгэхээр чинь амьдрал амар сан өөрчлөгдөл. Сүүлдээ мөнгө гэдэг юм ороод ирэнгүүт шууд амьдрал амар хөгжим хоёроо бид нар амар салгахыг хичээдэг. Тэгэл тэр талаар л дуусан юм санагдчих. Тэгээ наадах чи ер нь надад ч гэсэн бас тохиолддог гэх юм уу. Нэг мөнгө гэхээсээ илүү одоо юу гэдэг аль нэг дууг ингээ нэг хүмүүс хүсээд тэр үнийг дуугаа ингээ өөрийнхөө хүслээр ингээ нэг удаа дуулах бол айгүй өөрт гоё те. А гэтэл тэр ингээ сүулдэ ажил болоод нэг олон газар очиод яг тэр дуугаа нэг хэдэн мянга дуулчаар ингээ сүулдэ ингээ юу дуулаад байгаагаач мэдхээ болоод нэг жоох нөгөө дотоод эмоц центр нь ингээ сулраад эхэлдэг те. Надад тэр бол бас нэг жоохон тийм харамсмаар санагддаг. Зүгээр миний хувьд болохоор би тийм мэрэгжлийн дуучин биш яг өөрөө зүгээр тааваараа дуулаад явдаг болохоор надад гоё байдаг та яг хүссэн үед гоё сэтгэлээсээ дуулцдаг те. Тэр надад дуучин бол надад их таалагдчихэв айгуу гоё хэллээ. Тэгээ гол нь бас ингээд яг дан гитартай өөрөө дуулчаар текст нь илүү тод гарч ирээд байгаа байхгүй те. Биш тэгтээ хичээсэн. Нилээ хичээсэн. Харин би дээр өнөө та нарын дууг сонсч мөнгө хөрөглөөс энэ яг одоо юу дуулаад энэ англиар дуулаад байгаа юм уу гэсэн чи үгүй наа чи монголоор байхгүй. Тэгээ ер нь танай хамтлагийн дууны тематик гэж байдгаа. За ер нь нэг иймэрхүү чиглэлээр бид нар дуулна гэсэн одоо үндсэн нэг юм мэн байнтай. Тийм юм байхгүй дээ. Ер нь бол бидний хөгжим өөртөө сүлд нь бодоод үзэнгүүт ер нь өдрийн тэмдэглэл юм болж ойлгох хэрэгтэй өөртөө. Нэг би тэгтээ жоохон яг үндэ өөртөөхөө ингээ өмнөх доонуудад сэтгэл хандаг байхгүй юу. Өшөөл амар гоё дуу зохио авчмаар санагдаад өмнөх доонод сэтгэл хандаг. Тэгтээ тэр бодлыг ганц нь зөөлөлдөг юм болохоор за энэ бол зөв бидний тухайн үед те 16 тад юу бодчихсан 18 тад юу бодчихсан тэр өдөр юу тохиолдсон яг хөгжмөөрөө илэрхийлж байгаа зүгээр өдрийн тэмдэглэлийн бандалж бид нар ойлгоод тэр наагаараа дуу үзий ядахгүй болгочихсон гэх юм. Тэгээд наа чин тийм ч учраас та нарын үзэгчдийг юм байлдан дагуулдаг юм болов уу гэж би ойлгодог. Яг гэвэл нэг их байгаагаасаа өөр болох гол нэг юм айгу мундаг юм яриа зохиогоол те нэг тийм биш яг өөрийнхөө байгаагаар яг тэр бодол нь яг өөртөө үнэнч те. Тэгэхээр хүн болгон тэр нэг айгу ойрхон болцдог те. Яг л хүний боддог өдөр тохиолдсон юм нь яг ингээд тэр үний нүгээрээ олж илэрхийлээ дээрэс нь юм гоё айтаа олцоор ингээд хүнд их дотн байд юм болоо. За өөр дахиад нэг гоё дотн дуу юу вэ? Тэн дотн дуу. За манайха микрофоноо тавь. Та үлгинос авс хүртэл амьдрна урт биш чи найллын үргэвчэнд харуусл хоёр хамтдаа алглан багцсан алг дэлхийд хүмүүнийг хараар аргадж авчирдаг алтан дэлхийг сүмөөр харуулсэлүүлдэж бууцтай утга учир хажиргэлтэн бүтөр дэргэд дургах цэцэгсээ тэнгэр шүрхийг анзаарвуу шунал хүнийг шулам болгодог бол шүүрөнсөн хүмүүс нарыг үлмит бүү
нарыг үлмэд бүхэх байсан. Шүрэнсэн хүмүүс нарыг үлмэд таглах байсан. Харилцаа алдахад харин би халуусж байна. Хайр ба гэр бүл арга бэлэг мэд чи би тоёр адилхан нэг дөрөж багцсан талын тусах бурхны дүр. Гэхдээ энэ зүгээр штэ. За та гоё эдит хийгээд. Ер нь энэ нэвтрүүлэг маань өөрөө тийм дууг нэг төгс дуулахтай биш. Хэрвээ чи өмнөх дугааруудыг үзсэн бол тэнцээ би ч гэсэн алдж барайл. Юу илээ тэгэл Отгон баяр тэртээ өөрийнхөө дууг дуулж яснаа юугаа мартсан аккордоо мартангуудаа отгоод ляштай гэлээ. Тэгэхээр энэ бол яг энэ дууны тухай, дууны сүнсний тухай учраас тэрүүнийг нэг их төгс дуулаад нэг тэр нэг чухал биш. Тэр үгүй сэн сандгүй юм аа. Тэгээд нэг physical memory-гаар нэг ихний өнгөд дуулсан дараагийн үгийг санаад ирчихсэн. Яг хөө тэр нөгөө яг тайзан дээр ганцаараа байж хахад айгүй хэцүү. Хамтлагтай болохоор алдааг хамтлах нь ингээд хаагаад явцдаг те. Яг мань мэтэн ингээд тайзан дээрээс гав ганцаараа зогсоод улаан нүрээр яаж яхад бол тэгээд барилтаа мартчих юм бол тэгээд яаста так хийгээл зогсон шүү дээ. Тэгээд заримдаа бол тэгээд ганц хоёр удаа зүүдэлчихэж байсан ингээд нэг үгээ мартчихлаа гэдэг яг тулж байгаа л бадгныхаа үгийг мартчихад бол бас чанга шүү дээ. Тэгээ яг хөө ер нь бид нарын энэ нэвтрүүлгийн гол утга учир бол хүмүүст энэ дууны утга учирыг ойлгуулах тэр хамтлагийн философигийн тэ одоо монголоор орчуулахаар нэг гүн ухаан гэхээр нэг арай жоохон сайн тусч өгдөө. Ер нь үзэл бодол гэх юм уу те. Яг юуны тухай дуулдгийг гэдгийг хүмүүст таниулах нь бол илүү чухал байдаг. Тэгэхээр энд бол дууга дуулж байгаад үгээ мартсан ч юм уу, барилдаа андуурсан ч юм уу тэрэн дээр бол нэг санаа зовох хэрэг байхгүй. Тэгээ яг хоо ер нь би бол чиний энэ дууг нэлээд сүүл зохиогдсон болов уу гэж бодож байна мөн үү? Ягаад гэвэл бусад дуунуудтай чи харьцуулахад бол хамаагүй илүү ингээд боловсроод илүү их гүн бодолтой тийм дуу болсон байгаа байхгүй. Тэгээ магадгүй ноты чин прогрессион ч гэсэн ингээ харж байхад ийм минорны юунууд айгу сонио ингэж сүлжиж орж ирсэн те. Өмнөх нь бол ихэвчлэн дандаа мажорны ладаар яваад байдаг те. Энэ дээр болохоор ийм айгу джази тэгээд дээрэс нь ийм минор ингээ ороод ирэхээр ингээ айгу гоё тийм хөнгөн гонхтай гэсэн мэтлээ хитрхи тийм ахтар юу биш те. Бутраг биш. Нэ айгу гоё дуу болсон байна. Баярлалаа. Дуу чи ер нь бас ингээд нэг юм юунаас төрдөг штэ. Нэг үйл явдлаас ч юм уу нэг ямарваа нэг юм ингээд дуу зохиоход түлхэц болдог штэ. Энэ дуу ер нь юунаас болж төрсөн? Зовлон жаргал гэдэг нэг дуу Онон Баттайр ингээд тэдний гэрт нь галтгоонд нь ингээд сууж исэн чинь хөргөгчн дээр нь give just a little magic гэсэн юм Astonish гэдэг нэг юм угаадаг бодис байдаг штэ. Нунтаг янз бүрийн шиг. Тэрний юм реклам нь авчиад юун дээр нэг юм стикер хөргөгчн дээр нь наацсан. Give a little magic ямар гоё үг вэ те. Энүүнийг ингээд дуу болгочдөг бол гээд
хоёр ярьжсэн. Тэгээд шууд тэр нь бараг нэг 7 хоногийн доторч байна уу яг ингээд шууд дуу болцсон байхгүй тий. Тэгээд бяцхан ид шидийг бид хэлье гэдэг одоо нэг тэр дахилтынх нь үг байдаг штэ. Тэр бол яг тэр Astonishing-ийн рекламнаас тэр дууны ингээд сэдвүүн ингээд тэр чигээрээ төрөө явцсан байдаг. Яг хөө ингээд хүмүүс тэрийг нэг их анзаардгүй баг. Тэр бол тухайн дуучны хувьд ч юм уу хамтлагийн хувьд бол тэр дууны яг түүх нь бол өөрсдөд нь айгүй тийм үнцэнтэй, дурсамжтай ингээд байдаг л да. Харин маах хамтлаг дөрүүлээ байгуулагдаад тэгээд хамтлагаа нэг хамт байгуулсан найз маань нөө бурхан болоод харин тэр маш гонигтай мэдээ байсан. Тэр нэг ер нь ингээд нэг ойр дотны хүн ингээд гинт зурдаар бид нарыг орхилоо гэхэд бол хэн бүхэнд нь ингээд айгүй тийм хүчтэй сэтгэл зүйн тийм юу төрдөгтэй цохилт. Тэгээд гэхдээ та нарын хувьд бол надад айгүй гой санагдаж байна. Ягаад гэвэл тэр ингээд зөвхөн өөрт ингээд нэг юм тэгдэд үлдсэн одоо хөндүрлээд өвцсөн сэдв биш. Тэр үнийг юм гой дуу болгоод үлдээн гэдэг бол тэр хүндээ ч гэсэн юм аялгуу төшөө босгодог бол үнэхээр айгүй гоё. Айгүй гоё дуу надад маш их таалагдлаа. Баярлалаа. Энэ нэг миний зүрх гэдэг энэ нэг дуу зохиосон юм л да. Тэгээд тэр төрсөн түүх нь бас өөрөө айгүй жоохон марзан ч гэх юм уу те. Зүгээр гэртээ ингээд би чинь тэгэхэд одоо хиттэй байсан юм да. Нэг 19 20 хүрсэн байсан юм уу. Тэгээд юу гэдэг штэ. Орсын өнөтний частушки гэдэг өнөө Имео Бисагуру гэдэг ядаг чинь бас нэг Орсын частушки байхгүй те өнөтний. Тэгээ энэ бол яг юм сонгодог частушки. Өөр нэг частушки нь болохоор нэг ийм юу гэдэг багхгүй. Орсын бас нэг арай өөр частушки юу хэлбэр. Гэртээ ингээд хийх юм авч одоо ингээд мангартчихсэн аа. Гинтхэн энүүнийг юу яадаг багхгүй. Темпэн удаашруулад ингээд яасан чинь шал өөр ингээд уур амьсгал орж ирээ те. Вау, ямар гоё юм бэ гэдэг те. Тэгэл энэ дээрээс энэ дуу болгоо энэ юу байж болох уу гэдэг. Энээс миний зүрх гэдэг энэ дуу төрсөн та. За ингээд миний зүрх. За. Нүдний мэнгүн рүү чи сайн хандаа нэгэл таньдаг төрх үзэгдэхгүй байна уу зүчиг бүдэгхэн мартагдсан дүрсүү хэд дотны болохоор сая гинт чи цочоо цагуй тэнгисээ гаталж чамайгаа хайсаа төрсөн олон төрөлдөн төрсөөр бирсэн элс болж урсан зүүнүүдийн тосыг дал мөрнөөс өгсөөр эргээд чамдаа бирснийг сая гинт чи таньвоо шүүгэн хатаагүй энэ бол шархсан шүүшүн хайлаагүй энэ бол миний зүрх чам руу тэмүүлсээр эрлийн эцэст дахин учирлаа анх чамайгаа үнсгэд дэлбэ дулаан уруулаас чи хуруу
гэртэж билээ уйлан байж намайга эцсийн удаа үнсгэж уруулаас чинь нулимс амтгаж билээ энэ бол шуурх талай шуугин халаагүй энэ бол шархсан шуушин хайлаагүй энэ бол миний зүрх чам руу тэмүүлсээр эрлийн эцэс дахин учирлаа хонгор чамайга би зүудэндээ олох болгондоо хоолой минь зангираад сэрдэг байж билээ тоогүй олон шүний нэгнэр зүрх минь зээжнээсээ хойноос чин шувуу болж нисэн одож билээ энэ бол шуурх талай шуугин халаагүй энэ бол шархсан шуушин хайлаагүй энэ бол миний зүрх чам руу тэмүүлсээр эрлийн эцэс дахин учирлаа эрлийн эцэс дахин учирлаа Тэгэхээр энэ дуу бол бас айгүй юм сонин төрсэн түүх нь бол ийм гэхдээ ийм chord progression-ийн хувьд бол ер нь миний бусад дуунуудаас маш их өөртэй яалтчгүй тэр нэг Оросын частушкны юу нь бол нөлөөлөд байгаа байхгүй тий. Хэдийгээр ингээд ийм минорны унгайстай ч гэсэн ер нь бол нэгийг хайжсэн хоёр сэтгэл ингээд нэг учирлаа гэдэг нэг мажорны юутай утгатай тийм дуу болсон ийм түүхтэй. Тэгээ яг хоо ер нь хүмүүсийн амьдрал ийм хөгжимгүй байсан бол яг үнэхээр асар гонигтай, уйтгартай. Бид нар ингээд өөрийнхөө сэтгэлийг дуу болгож ингэж илэрхийлдэг нь болохоор яг ийм оригинал дуунуудын бас нэг юм онцлог юм уу гэж надад санагдтiin. Тэгээд өнөөдөр Colors-ийнхантайгаа яг манай Fellas Original Songs-ын 2 дугаар season одоо ингээд эхэлж байна. Тэгээд чамд маш их баярлалаа. Харин өрсөн маш их баярлалаа. Хаашаа архангаад хоёлаа. Ингээд сууж ин шүү дээ. Тэгээ ер нь бол энэ маш өвөрмөц нээлт болж байна. Тэгээд үзэгчдэд бас хэлэхэд энэ Fellas Original Songs гэдэг та нар YouTube дээр болоод яг манай channel-ыг ингэж дагаарай, сонирхоорой. Энэ дээр бол энэ уран бүтээлчдийн энэ дотоод ертөнцийн ингэж уудалж бид нар хүмүүст илүү тэр сэтгэлийнх нь үгийг мөнгө аясыг ингэж өргөхийг бол бид нар зордгоо. Тэгээ яг ер нь бол нэвтрүүлгээ тийм гонигтай өнгө аясаар дуусгаад яхаа. Тэгээд яг Colors-ын яг жинхэнэ true tone тэр мажорны нэг дуунуудаас ч нэг барьж хоёулаа нэвтрүүлгээ өндөрлөх үү. За сая дундаа нэлен гониглч. Зүгээр шүү дээ. Энэ бол яг бидний амьдралын айгу маш чухал хэсэгтэй. Яг өөрсдийнхөө найз нөхдийг энэ сэтгэлдээ тээж явна гэдэг бол миний хувьд бол айгу чухал. Одоо жишээ нь миний найз Үлзий орших гэдэг манай Монгол улсын гавьяат тамирчин дугуйчин одоо залуу байсан. Монгол улсын яг ийм нэрийн тахалж явдаг нүүрэн болсон ийм тамирчин байсан. Тэгээ яг л эцсийн мөч хүртлээ яг өөрийнхөө тэр мэрэгчлээ үнэнч яваад тэр өөрийнх нь дасгалж үүсчихсэн залуучууд ингээд төрүүлээд дугуугаараа явцсан. Тэгээд мань хүн араас нь
одоо хүнс тэрийг ингэж базааж байгаа. Тэгээ өнөө урт талд нь юуг нь хамгаалж явах гээд нөгөө манайх чинь зам дээр аюултай машинууд дайрчих гээд байдаг учраас машинаараа тэр хөдөлгөөнийг хаах гээд араас нь яарж явж байгаа. Тэгээд замдаа онхолдоод бурхан болсон. Бид нар одоо тэр мэдээг нь аваад бол үнэхээр ингээд итгэж чадахгүй. Айгу хүнд тусна да. Гэтэ яг хуу ингээл амьдрал юм чинь те. Гэтэ найзын маань яг ингээд хэлжсэн тэр үг болгон одоо бол ингээд сэтгэл дотор байж тэлээ те. Тэгэхээр энүүнийг ингээд дуу болгож үлдээн гэдэг бол үнэхээр тэр хүндээ ч гэсэн бид нар айгу гоё зориулсан аялгуу төшөө юм гэж босгож байгаа нь өөрөө айгу чухал. Бусад хүмүүс ч гэсэн те нэг янз бүрийн иймэрхүү гунигт явдлууд бол тохиосон. Тэгэхээр тэрүүнийг нэг учиргүй ууй гуниг болгож ингээд авах биш. Энэ нэг юм цаашаага амьдрах сэтгэлийн тэнхээ зориг хайрлсан ийм дуунууд болох нь бол айгүй чухал гэж би үздэг. За хоёлаа нэг айдуугаар орчих. Майх. За энэ халуун харанд хоёулынгийнх нь яриаг үзэгчдээ сонссон хүмүүстээс зориулаад болж. Яан өдөр бүр өндгөлнөө гиндэр симбол бүгдийг мартаад ургах наран ломшэйгэж носүсин дондаа сарагдах үрдийн дулаахан тосход мэ үлч гомтос бустэн байна улаасан жар нарны зүг мишэн догмэн айларай Hannas jungine tulene Narta udrin daran burkik adur banan kurtul turke Hanım alqashin ubsurqan harva dilki chibinaqam dolakhin dere orm нэг билглээрээ цавдан гэж нэрсэн болохоос чимэг жаргал шүү дулаахан одинаши дарухан илчээ чамай даруулах үйдэ улаасан жарнаны зүг мишэн нүг минь айларай Hannas jungine tulene Юник хэлж. Маа саяасан найз өөд болоод тэд гитарчингүү болоод тэр үеэс хойш ер нь гитар тоглосон болох. Гитараас жоо марах тийм сүүлийн хэдэн жил л хавлагтай гитар бариад. За ингээд бид нэр Архангай дуутын аршаан дээрээс энэ нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. Тэгээд маш өвөрмөц дугаар болж байна. Маш олон хүмүүс энэ ингээд асарт сууж үзэх нь үзэл халуун аршаан дотроос пүүлэн дотроос бит хоёрыг хараад бит хоёр ч гэсэн бас их сонирхолтой. Энд чинь ингээд хоол болоод амар гой хоолны үнэ гэж орж ирээ. Тэгээд тогтоондоо за салхич гэсэн бас сайхан болж байна. Тэгээд тогтоондоо маш их баярлалаа. Өнөөдөр бидний зочноор Color самтлаг байлаа. Тэгээд season маань маш их гоё эхэлж байна. Тэгээд миний бас бэлгшээж байгаа нь бол энэ Nomads гэдэг одоо бидний энэ шин tour festival одоо шинээр эхэлж байна. Маш гоё болж байна. Оролцсон хүмүүс бол үнэхээр ийм гоё бас байж болдгийм байна гэдэг айгу тийм сэтгэл өндөр ам сайтай байгаад бид нар энд оролцсон бүх хүмүүс маш их баяртай байгаа. Тэгээд дараагийн бидний энэ арга хэмжээ нь бол улам гоё болж улам чанарч байна гэдэг. Чанарч гэж дээ ер нь бол маш өндөр тийм маш өндөр чанартайгаар энэ
арга хэмжээнүүд зохион байгуулагдсанд хүмүүс их баяртай байна. Би ч гэсэн одоо ийм гоё амралтанд ингээд нэвтрүүлгээ хөтлж байгаад бол маш их баяртай байна. За ингээд хотуунда баярлаа. Андрын уран бүтээлд маш их амжилт хүсье. Та нар бол яхаа аргагүй манай энэ урлагийн ертөнцид энэ original songs зохиож ингэж явж байгаа уран бүтээлч тэгээд баярлаа. За баярлаа. За баяртай. Тэгээд дараагийн нэвтрүүлгээ хэдүүлээ Улаанбаатараас одоо үзцгээе. Бай.